амины хэрэг хэрэгсээр шийдэгдсэн иргэн будаж алс холын Америк Сансар хэсэг гэж байна. Өнөөдөр 1920 оны Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Жаргалтай дэлгэр оромдмын өвлийн үлээр аль хэдийн аялжлан ирээд айл бүхэн албан газар бүхэн сүд модон жимсэн энэ сайхан баярт мөчид баримттай гис нэвтрүүлгийн отхон дугаарыг та бүхэн танилцуулж байгаадаа маш их таатай байна. За бид энэ дугаараараа бас нэгэн уран бүтээлчийн ажил амьдралыг та бүхэнд сонирхол болно. За ингээд хэн бэ? Ямар ажилтай? Ямар ажил эрхэлдэг тухай та бүхэн танилцуулах бэлэн боллоо. Голдруудад. За. Эхлэхүүн хариуцчаа. За одоо эхэлье. Бид мөнч залуухан байж тээ. Эхэл ямартаар явсан шүү. За. Бид мөнч залуухан байж тээ. Уран бүтээлийн 5 дугаар нэгдэл. Мосфильм кино студид бүтээв. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одонд Монгол кино студид хөрвүүлв. За чинь төгсгөл. За зүгээр сайн. Зүгээр шүү дээ. Яваа хариуцчаа. За. Цаашаа. За. Цаашаа явлаа. Голдруудад дуу оруулсан жүжигчин Карма, Цэцгэ, Дамча, Элбэг сайхан, Дамдан базар, Цэмбэлмаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгээн одонд Монгол кино студид хөрвүүлв. Очаарай. Зүгээр ороо. Яв. Цэмбэлмаа яваарай. Одоо Москваас ирсэн яг англи дүрмсэн дөрвөө төвчл одоо юу яачих шээ. Жил дүүбэл 4 жүжиг ангийн эзэн бидний алтан хөмрөө. За бидний хувьд бол их үүх түүхтэй ийм хамт олон ийм одоо мэргэжлийн төрөл зүйл гэж би хувьдаа ойлгодог. Анх эхэлж дуу оруулсан үеэс тооцвол хугацаа арай урт тавигдах баг. За мэргэжлийн хамт олон болж бүрдсэн он сар гэвэл одоо 1963 оноос эхэлж Монгол кино үйлдвэрийн дэргэд мэргэжлийн орчуулгын киноны хамт олон жүжиг анги гэдэг нэртэйгээр ингэж байгуулагдсан юм. Өнөө жил одоо энэ 50 жилийнхаа одоо босгон дээр ирээд байж байна. Тэр таныг анх орж ирж байхад ямар жүжигчд байваа? Ер нь ямар кино анх орчуулсан юм бэ? Одоо яг 10 жүжигчний оронтой батлагдаад 9 хүн ирсэн байхад би хамгийн сүүлд ирсэн. Таныг одоо ажиллаж байхдаа хэн байваа тэр одоо 10 хүний дотор чинь? Одоо хэн Бадам гаруугаа, улсын гавьяа жүжигчин Бадам гаруугаа, Осоргой, Довчин, тэгээд Элбэг сайхан, Сэлэнгэ, Гамбол, Надмид Сэрэн, Чулуунбат гэж нэг эмэгтэй. За өөрчн хэлсэн. Ой, Дамдан базаргаа мартчихж шүү дээ. Ганц юу Дамдан базаргаа мартчихж байна. За тэгээд чим тосрогоо бас ирсэндээ найруулагчаар ирсэн. Чуулгын кино гэдэг бол та түрүү ярьсан үнэхээр хэцүү юм байсан. Одоо миний хувьд тэр Орос хүний аманд Монгол үгийг яг тэр тогшилтанд тааруулж хэлнэ гэдэг өстө бэрх юм билээ. Тэгээд энэ үнсүүд манай одоо миний багш нар бол хүмүүсүүд одоо нэг нарийн хэлж өгч байлаа. За энд ч одоо
өөрөж сайн дурын уран сайхан час ирсэн болохоор одоо тэр мэргэжлийн том газар одоо их хүнд байсан да тэр мэдээж хэрэг одоо тэр микрофонтой харьцах тэр цаана байгаа жүжигчин юу ярьж байгааг бодолцох гэдэг одоо тэр чинь тарих толгой иргэсэн юм болж бодож байгаа юм да. Ямар сайн дэнч одоо тэр дэлгэцэн дээр тамхитаж байгаа хүнээс гадаа гэж гадын гойж дэлгэцнээс тамхиас ажих юм бодож байсан байх юм. Нэг орчлон кино хийж яхадгүй нэг айхтай сүрхий дуутай нэг жүжигчэнтэй болж явсан. Тэрүүгээр нэг дуу хийх хэрэгтэй юм шүү гэж. Гэтэл одоо аргагүй сургууль төгсөөд манай Карма гэдэг энэ жүжигчин орж ирсэн. За та бүхэн бол одоо олон сайхан кинонд дуу хийсэн мэтэндээ. Манай тэр 10 их сайхан ярьлаа нэрээ тэр Москва мөлимсэн дургу гэдэг тэр гол оройлын эмэгтэйгийн дүрд одоо манай Карма үнэхээр амьдруулсан. Одоо бүр тэр кино бол үнэхээр одоо жүжигчдийнхаа одоо сэтгэл зүрхэнд одоо болтол одоо телевизээр явахад их сайхан одоо ер нь ганцхан Карма биш дээ. Тэр кинонд ажиллаж байсан бүх улсууд тэр нэрээд одоо монгол хүний дунд орж ирээд байгаа юм шиг, монгол хүний дунд хүнтэй ярьж байгаа юм шиг тийм ботл одоо сэтгэл зүрхэн шингэн гэдэг нь бас нэгэн авьяас. За тэр 70-аад оны үед орж ирж исэн тэр жоохон охин бол манай орчлон киноны жүжигчин Карма юм байгаа. Би өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар өөрөө ерөөсөө дараамын театрт орох боломж байсан бас хүсэл тавьж байсан. Тэгтээ би кино үйлдвэрт очино гэж шууд манай Чимэд Осор өвөө ерөөсөө соёлын яам руу бас ардын жүжигчин бас нэр хүндтэй хүн бас үгийг авдаг тийм ээ. Соёлын яам руу албан бичиг энэ хүүхдийг манайх аавна гээл тэгээд би бас урилга заллагаар очисон их нэр хүндтэй очисон. Тэгээд нэр хүндтэй очиод энэ сайхан ахмадынхаа нэрийг баасчихсан юмсан бас нэг хөлдөн чирэгдээд чихгүй юмсан гэж их ч мэрийдэг байсан. Миний багш нар бүгдээрээ ийм сайхан түшигтэй ийм сайхан хүмүүсийнхаа дунд орчоор чинь хүн ерөөсөө тэгээд өөрөө ирэхгүй боловсрчт юм байл л дээ. Карматай бол олон жил хамт ажилласан. Тэгэхээр зангаа авалдсан. Биенийхээ байдлыг бүрэн мэднэ. Тийм учраас нэг кинонд ингээ хуваарлагдаад бид нар киног үзээд найруулагч ингээ дүр хуваарлахаар тэгээд тэр дүрдээ тохирохоор нь бид нарыг ингэж хуваарилдаг байсан. Карма бол тийм юмда яг итгэлтэй байж чаддаг. Итгэлтэй байхын тулд тэрийг мэдж гэнэ гэсэн үг. Тэгээ хамт дуу хийхин тулд би бол одоо их хурдан үгээ чийжлэх хэрэгтэй юм байна л гэж ойлгоно Карматай хийж байгаа цагт. Ягаад гэвэл Карма гэлс үгээ чийжлээд бүх юм яг үннээс нь ингэж хийдэг учраас би тэнцээ буруу юм хийх юм бол тэгээд зөрөөд явна. Тоглолтууд зөрөөд явчихна. Тийм учраас Кармага би ер нь магтандаа орчуулсан Балчин ям. Зургийн дарга Бямбчов. Цайран харагдах хөлөг онгоц. Чингис Айтматын зохиолоор киног найруулсан Толомуш Окей юу. Энд. Зөө. Чамаг ер нь яайтай байц. Юу? Надад дургу гэж юу? Чи мөдхөн амаа арих цаг ирнэ гайгүй. Тэгвэл хогч. Яасан. Скажите, как его зовут? Эдуард Мижелайтис хүн толгой минь гэвэл хамаг амтныг тэтгэгч орчлон хүнээр дүүргэгч гэрэл жаргалыг цацраагч наран бөмбөрцөг билээ. Надгүй бол орчлон юу юм бэ? Наримисэн хорчисэн үхсэн бөмбөрцөг байх шүү дээ. Үхтэл байх шүү дээ. Орчлон уйдахтаа намайг бүтээсэн юм.
орчлон гийвэрхтэй. Орчлон наран хоёртой онцгой адилхан бөмбөрцөг шиг бөөрөнхий толгойг надад бэлгэлсэн. Орчлон бөмбөрцгийг хөлөөрөө тулна. Наран бөмбөрцгийг гараараа байна. Орчлон наран хоёр бөмбөрцгийн хооронд би гүр болон зогсном. Надаар дамжин наран газарт буун. Надаар дамжин наран өөд газар хөөрнө. Бид нар 1974 онд Хосе Мартин нэрэмжилт 52 дугаар дунд сургуулийг Эрдэнэ багштай 10 ангийг 1974 онд төгсчихсөн юм аа. Эхийн тухай одоо шүлгийг маш гоё уншдаг. Бүр 10 жилийн бүх хүүхдүүдийн концертын дээр уншаад одоо хүүхдүүдийг ойлуулдаг ийм сайхан одоо шүлгийг уншдаг. Сайхан дуулна. Мөн спортын арга хэмжээ энэ төр зохион байгуулахад бүх юмд одоо хөнгөн шингэн оролцдог ийм л хүүхд байсан юм байна. Тарфиц гэсэн юм өмсдөг байлаа. Өргөн охтууд ер нь их сахилахгүй. Тэгээд лигдэн захирал маань үүдэн дээр шалгана. Тэгэхэд одоо жишээ нь одоо Үржин Бадам, Карма энэ манай ангийн өндөр охтууд их байна. Бямсүрэ, Ярка энэ чинь 30-40 санжийн өргөн тарфиц өмсөөл захирлаасаа айгаад дээш нь шуугаад форм дундаа доороо хавчуулна. Тэгэхэд бол Карма баг хайчлуулж явсан баха. Тэр шүлгийг уншилсан Карма тэгээд тэр Дайны тухай шүлгийг уншижсэн бүр шууд бидний нүдэн дээр уйлаад орсон. Тэгээд бид нэр тэрийг хараад өөр үнэхээр сэтгэл хөдлөд энэ ирээдүйд одоо сайн жүжигчин болох юм байна гэж бид надаас энийг тодорхойлж өсдөг. Урлагийн хүн гэх юм бол соёлын тэргүүний ажилтан Үржин Бадам байна. Соёлын тэргүүний ажилтан Карма, мөн одоо дуучин Баян Бэлэг, за олон улсын хэмжээний мастер Бямсүрэн гэх мэтлэнгийн олон одоо гавьяатууд манай улсад алдартай тамирчин гавьяатууд одоо манай ангид байна. Монголда бол нэлээд нэртэй одоо жүжигчин болсон гэж бид нэр үзэж байгаа. Тийм учраас Кармада одоо баярлалаа. Одоо хүссэн, зорьсон мэрэгжлийнхаа дагуу одоо сайн жүжигчин болсон явдалд бид нар маш их баярлаж байна. Карма би чамд хичнээн хэрвээ чи чинь хайцсан хүн бэ? Юу гэж дуудав? Чамд дараа дуудаад байна. Одоохон ахс нь амин жихэл ажил гараад. Юуны чинь одоохон чамд дагуулад ирсэн. Чинийг чи чинь хинээсээ бусыг тасаад байгаа юм бэ? өчигдөр ихнэр аваад өнөөдөр утлыг хадаж байна. Чааса ганц урдаа байдаг засварчинд байна. Очиж хөдөлгөө хүүхэд таардаг гэж юу ч юм. Ятаж бүсэн гацтай бацгүй юу? Утсан өрн хайцсан. Сэтгэлээ заах юм. Тэсэж яг яванда мэдчихсэн байгаа. Дараа хүрээнд авах хүлээж байгаа хаа хурц. Уран бүтээлийн бас л нэг жижигхэн хөөрхөн шигтгэн улсын хамт олон байсан гэж бодлоо. Тэгснээр тэр хамт жижигхэн 10 хэдэн хүн дотор их том жүжигчд байсан шүү. Та нар одоо балиад өгөөч дээ. Инээд юмтэй. Битгий хувцсанар цагшил яриад байл та. Хөөш ахмата. Та нар байна шүү дээ. Нэг удаа ч гэсэн хүний зүрх сэтгэл рүү өнгийгээд хараад үзээч. Хүний сэтгэлтэй ярих сайхан байдаг шүү дээ. Хөөш инээд. Миний дөө наадахтаа үннээ хэлчих. Сайхан хувцас үлчээд сэтгэлээр гутарч явснаас өнөө үгээ хэлчихэд сэтгэл тайван явах шиг жаргал байдгүй маа миний дөө.
Шүлэг минь чивит хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой. Шүлэг минь чивит хоёр сар мэлтрэн хээр хонтол дуулах ёстой. Алтан наран алган дээрээ сэн мандтал дуулахад шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй. Аясан дуугаан алаг дэлхийд түүхтэл тарахад хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй. Шүлэг минь чивит хоёрт хүн ард минь загсан үггүй нэгэн захаас би. Шүлэг минь чивит хоёрт хүрэн зүрхэнд нуугдсан холын нэгэн бодол бий. Хоёр нэг микрофон дээр суух шүү дээ. Хоёр нэг. Хэрэггүй. Зүгээр байна. Ээжээ. Би амьд явна. Фронт дээр ирээд яг 3 сар 2 хонож байна. Дайн гэдэг ямар аимшигтай юм бэ гэдгийг би биеэрээ хамсч нүдэрээ үзэж явна да. Өчигдөрхөн надтай хамт явж байсан ангийн минь охин Марияг муусан германчууд хөнөөчлөө. Ямар сайхан сэтгэлтэй охин байсныг ээж минь та мэдэн шүү дээ. Гэвч би найзынхаа өшөөг бас амь өргөцсөн хүмүүсийнхээ өшөөг авч байж л гэртээ хариндаа таныгаа чангаар тэрэн үнсий охин ч ёо яа бүрцооч маа мөн байна тий гарын тий за яах вэ тий Шавийн эрдэн багшаасаа гэж. Тэгэхээр энэ олон улсуудыг одоо өсгөж хүмүүжүүлсэн. Монголын урлагт одоо хөлийн тавьсан. Цаашид их ажиллах энэ ирч хүчийг өгч анхудаа хүлээж авсан хүн бол манай Маамхүү багш байж байна. За манай Маамхүү багшийн тухай би бас яг энэ далимд одоо бас нэг хэдэн үг хэлье гэж бодож байна. Монголын үеийн олон одоо урлагийн улсуудыг өсгөж хүмүүжүүлсэн. Тэдэнд урлагийн ам чимтийг өгүүлсэн. Би бол одоо хэлэх юм бол мэдэхгүй одоо хэн гэдэг хүн байна гэдэг. Тэр олон жил одоохондоо бүр анхны кино драмын ангигт манай Маамхүү багш байж байсан. Ийм гавьяатай, аргагүй зүтгэлтэй ийм хүнийг одоо би танарт танилцуулж явахдаа маш их баяртай байна. Энэ ангийг төгсгсний 30-аас ажилласны 35 жилийн ой болж байгаа өнөөдөр. Энэ ойн өдрийг тохиолдуулаад манай Кармын одоо тухай нэвтрүүлэг явагдаж байгаад би их баярлж байна. Тэгээд хамт олон ангийн хамт олон одоо ингээд энийгээ тэмдэглээд байж байгаад их баяртай байна. Тэгээд минь энэ ном багшийн гिचээл оюутнуудтайгаа шавнартайгаа
Яаж одоо энэ жүжигчний уран чадварыг эзэмшүүлэх талаар ажиллаж байсан тэр ажиллагааг нь яг бичсэн ийм их чухал ном байгаа. Энэ номыг дурсаж өгье. За энэ миний багшийн бичсэн юуг сайн уншиж танилцаарай. Сайн жүжигч болоорой. Карматайгаа нэг тийм ад завшаантай уулзсан асуудал бол карма миний хийж байгаа уран бүтээлд орд тогссон бас би одоо тэндэх баярлж байгаа. За энэ карма гэдэг хүнтэй харьцаж ажиллаж ангийнхаа дүршинтэй. Тэгээ кармад нэг юм онцлог байгаа юм л да. Бид нар телевизийн олон ангитай алтан хөршгөд ийм анхны тийм олон ангитай юу хийгээд явж байхад кармагаа аваад тоглуулж байхад карма бол ингээд жоохон эсрэг талын дүр байхгүй юу? Тэгсэн ашир их зөөл нь зөв талаас тоглоод эхэлсэн. Тэгээ би хэлэхгүй. Карма энэ дүр чинь бол юм үгүй. Муу хүн сайн байдаг юм аа. Сайн хүнд муу юм байдаг юм аа. Эхлээд тэрийг тоглож тэр юу ч гарч ирэн шүү. Тэгэхэд би айгүй баярлсан. Үнэхэрийн одоо энэ карма бол үнэхэрийн одоо олон тийм сонгодог жүжигчдийн одоо тэр ажлыг дуу хоолой хийж ясан тэр дэлхийн сонгодог кинонуудад хийж ясан учраас энд бол үнэхэрийн өөрийгөө тэрний дагуу мэрэгшүүлж чадсан учраас би үнэхээр баярлсан. Тэгээд өрх сайн гарсан. Тэгээд их баярлж авдаг юм аа. Кармадаа бол уран бүтээлд ингэж бүхэл байгаа драашаа сурж боловсруулж тийм ээ. Тэгэхэд хин цаагаагүй тэгээд ийм юмнууд хийж явдаг. Манай карма бол энэ үнэхээр галтаа л да. Манайхан бүгд л ярьж байгаа галтаа зогтоо. Бид нар бол бүгдээрээ л дотн найзууд байсан боловч карма гэдэг болсон. Ер нь заа ашиг жоохон өөр мөртлөө их дотн уурхаж байсан да. Өөр кармад бүр нэг сонгодог онёгоо байдаг. Хоёрдугаар курсын нөгөө өвлийн сургалтаар Монгол Улсын сургалтын төв гэдэг хичээл ороод тэр хаадаг юм л да. Тэ хаасан чи одоо ингээд улсын сургалтыг бол орно шүү дээ. Комисс сууц. Өдөртөөс сууц. Тэгээд элемент ингээд карма гэж хэлсэн орно. Тэгсэн чинь би ингээд кармыг харж ясан чинь карм ороод ярьж байна. Бид урд нь дуу зогсож болохгүй шүү. Ямар ч хамаагүй яриа л ба. Тэгээд ордог л байсан юм л. Тэгсэн чинь карма ярьж өгч байна уу? Комиссийн дарга аюурзан гэдэг манай проректор их сайхан багш байсан. Тэгээд карма ярьж өгч чинь шал өөр юм ярьж байна. Карма бол асуултаас өөр юм ярьж байна. Бид чинь гэж яг карма ч балж тавьж байна да. Шал өөр юм ярьж цааш гэсэн чинь. Аюурзан багш. Карма хүмүүс чинийг л буруу яриад байна да гэсэн. Харин тийм ээ багшаа. Яг кармагийн нэг тэнгисэн хаагсан хоолтой нэг үнэт гэдэг карма нэрнээс нэг савс тэр инээд манай карма хаад одоо тэгсэн явж байгаа гэж бодлоо. Онд 52 дугаар сургуулийн 8 анги яг миний хажууд суудаг. Одоо манай ангийн охиноор ирсэн байхгүй юу? Тэгээд бид ч 10 жилд нэг ангийн 2 кино драмын ангид нэг ангийн 2 10 жилээс хамгийн анх цэгатрын дайн сүнтгөө гэдэг шүлгийг маш гоё цоглог уншдаг. Тэгээд урлагийн үзлэгдээ битээр бас хамт урлагийн үзлэгээ хөтдөг байсан. Үржин Бадан Карм хоёр үгээр манай анги бол одоо төсөөлөгдөхгүй. Манай ангиг бол одоо бужигнуулдаг, холбож өгдөг. Энэ хоёрын тэр нэмэх хасах хоёр цэнэг шиг байгаа байдал нь биднэрт бол сайхан санагддаг. Өнөөдөр бол одоо хоёулаа нэмэх цэнэг болчихсон. Их сайхан байна. Сайн ингээд та нар ингээд харлаад орчуулгын киноны жүжигчд гэл зүгээр гадны хүн одоо миний нүдээр харахад та нар тоглоод шоглоод авчих тийм юм шиг санагдаад тийм үгүй юу? Тоглолгүй яах вэ? Бид нар ч штэ тэр кинон дотор юу яаж гарч ийн уйлж гэнэ үү, инээж гэнэ үү, баярлж гэнэ үү, гомдож гэнэ үү тэр болгоныг зүрх сэтгэлээрээ тарихаараа үгээрээ хэлээрээ тоглож оролдог байхгүй. Тэр хүчтэй дуулдаг намайг хүчтэй штэ юу яаж бүр байлтай дондоо. Одоо таяр штэ тэгээд энэ хоолойгоо их дээш нь доош нурууд их гоё хоолой гаргахтай. Тийм биш. Юус энэ биш гэдэг бүү арай л ингэж байгаа хашгираа чим үхээсээ та нарыг ачиж өгсөнтэй адилхан тийм маягаар болж байгаа штэ тий. Яг одоо энд явж байгаа өөр хүлээс дүрс явж байгаа. Окей. Эхлэлээ. За. Расцветали яблони, груши, пополили туманы над рекой. Выходи!
Ина на берег Катюша, на высокий берег на крутой. Би сэтгэлээсээ тоглож оруулахгүй бол тэр дүр чинь дүр болохгүй шүү дээ. Дуугаар нь унгаад өгнө гэсэн үг байхгүй юу? Хэцүү юм шиг, амархан юм шиг санагдаад байгаа шүү дээ. Над их амархан юм шиг байна. Хүн харахад бол амархан. А яг бид нарыг одоо энэ хийж байгааг бид нарт бол их хэцүү. Бид нар чи зүгээр байж байгаа хүн уйлал мэжнүүд нулимсаа туслуулаад бид нар уйлдаг байлж шээ. Бүр үнэхээр тэгэл дэрний чинь хоолойны чичрэлт хүний дууны өнгөн төр чинь өөрчлөгдөж шүү дээ. Инээхэд үнэн зүрхнээсээ инээж байж саял гарнаас худлаа урамжаар инех юм бол тэр чинь биш болно шүү дээ. Амьдтан бие хайрл хүмүүсээ. Аюу сайхан бүхнээ бусдаас битгий харамх. Эрггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул хин нэгнийгэн харанхуй нөхрөө бүүдүүлэх бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч бидний зам дээр амьдрал нэг л янзаар хөөрнө. Бүсгүй доглон нулимсыг асуулгүйгээр ажиж өг. Бүдэрч олсон хүүхдийг дээш өргөн аргад. Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлвч өөр нэг өдөр чи гунж цаадах чинь дуулах болно. Үлгийн авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Би бинээ л хайрл. Өргөн энэ хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан наран биднийг аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан наран гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайрaan түгээхийн нэргэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэргэж ойлгоно. Амьдтан бие хайрлах хүмүүсээ аюу сайхан бүхнээ бусдаас битгий харамх. Таг харамгүй хүн кино үйлдвэрийн босхийг анхаалах чижээ. Зүгээр л хөөрсөн дэвэрсэн охин тэр сайхан хамт олонны дунд ороод амьдралыг туулаад тэдэнтэйгээ баярлах үедээ баярлаад зовлон жаргалаа хуваалцаад өнгөрүүлсэн энэ олон он жилүүдийн дундаас би өөрийгөө олж харсан байна. Өөрийгөө олж таньж би хэн бэ гэдгээ мэдэрсэн. Би хэн байж вэ? Одоо би хэн болч вэ гэдгээ би олж таньсандаа би үнэхээр өөрийгөө азтай хүн гэж боддог. Миний хамт олон намайг өөрийг минь танилцсан. Би хамт олонныхаа хүчээр өөрийгөө олж харсан. Би Монголын кино урлагийн хүчээр өдий зэрэгтэй өндөрлөгт хүрч бас ухааныхаа дэнсийг бодоход бас ер нь бол нэлээд азтай хүн юм болов уу гэж боддгийг. Мэргэжил бүхэн сайхан л да. Хүмүүс мэргэжлэрээ дандаа л бахархдаг. Гэхдээ Монголын урлаг тэр дундаас Монголын кино урлаг бол агуу юм аа гэж би үнэхээр боддог. Одоо бодоод байхад миний туулсан амьдрал бүхэн кино шиг өнгөрүүлсэн он жилүүд байлаа. Шинэ он гаргаад шинэ дугаартай та бүхнийг уулзуулна. За шинэ он гарч буй энэ мөчид айл бүхэнд аз жаргал
хүн бүхэнд эрүүл хамгийн сайн бүхнийг энэ телевизийн уран бүтээлчдийнхээ өмнөөс хүсэн өрөөж энэхүү дугаараа өндөрлөё. Дахин уулзтаа баярлалаа. Thank you.